Ивэнтгэгч Хүнс сервис. Хамтран ажиллагч Хамбогд Кашмир. Хамтран ажиллагч Swarovski брендийн албан ёсны төлөөлөгч Наран их дэлгүүр. Хамтран ажиллагч Ноён пицца. Хамтран ажиллагч Эги Cosmetics. Шулуун шудраг Лаура. Сэргэлэн цаваа Ари. Инхри ялдам Нанда. Гинэн цайлган Хулан. Төлөв төвшин Сүги. Нэцэж цоцшгүй Сарна. Ээлдэг зөөлөн Баясаа. Эрхэмсэг Туйхан Тоози. Fashion to Nomadic. Өмнөх дугаартаа гидсний шинэ шүл уусан бүсгүүчүүд маань өнөөдөр өглөө жаахан унтууд. Өдөд ч тэд хизээний л эртлэн босоод галаа түлчихсэн цайлаад сууж байдагсан. Өө нэрээ дугаарын ихэнд Туузи маань Лаурагийнхаа үсийг угаах ёстой шүү дээ. Сархинагийнхаа Гэхдээ ер нь шампуныг үзүүрт төрөгдөхгүй шүү төсний үзүүрт. Тэгэхээр хуурай шуулдаг байхгүй юу? За. Ангижруулагчийг л үзүүрт төрөгдөг байхгүй юу? Миний дээр юм уу? Би яаси? Би нэг хойныг идчихсэн. Тэгсэн би. Ташны гургалдаа гэж хэлсэн. За шаардаж таа. Зэг за шийтгэл хийсэн шүү. Гэтэ өсний хамгийн буруу угаал шулуун ч үсэ, буржгарч үсэ, эрэгтэй ч эмэгтэй ч тонгоож угаах. Тэ. Хуйх чинь чиний нүүрний арьсны нэг хэсэг байхгүй юу? Тонгоож угаад ахаар нүүрний жарах. Ингээд Лаура маань үсээ угаалгаснаар өглөөг эрч хүчтэй хэн шиг эхлүүллээ. За модельуд маань ч агаарт ирсэн хүмүүс байна. Авхаалж самбаа, хурц хараагаа шалган ардын хадгаагаараа тоглож цагийг ч хөгжилтөө өнгөрөөх нь ултаадаг. За ингээд модель охтуудтайгаа хамтдаа мөсөн шагаа тэнцэж өгөх байгаа. За дөрөв нь маш амархан. Голын 2 шагааг онох юм бол 2 оноо, 2 дахыг онох юм бол 1 оноо. Нэг модель 3 удаа мөсөн голгуулаад он чадсан нь тэгээд их оноо авсны ялнаа. Суман мэрэгэн байгээ. За бүгд сум хүсье. Мөсөн мэрэгэн байгээ. За манай суугийг эхэлчихэ даа. За. За баярлалаа. Дундлаа яваач. Жохон чангадаг гэж. Яа, саяныхыг яг жохон чанган байсан уус тээ. Жохон хүчтэй байсан маа. Нилээ хүч. Айгу хүч шаардж байна. Холоос гүйж ирж байгаа л баг. Суман мэрэгэн байг. Би наад ингээ явах гэж. Би тэгтээ амар шунстай зүгээр хоёрлоо яваад байгаа байхгүй тий нөгөө төлөөр явуулахгүй. Ядаж нэг нь онооч. Яа! Ядаж нэг нь онсон юм да. За дараа. Ивэнтгэгч Хүнс сервис. За сүүгийн нэг оноотой. Нанда. Нэг оноотой. Дахиад нэг оноо. Дахиад яг сайн шүү те. Яг сайн гэж байна. Чуп. Баарыг онсон шүү. Дулаад ч тааш одоо тэгээд. Шип.
Хамтран ажиллагч хам богд Кашмир. Сумын мэрэгэн авшаа мөсөн мэрэгэн байгээ. Аа. Хоёр дахьт нь гин голж өгөхөөс. Хөмөлгүй. Биш шүү дээ. Гинго гэхлээр л болчиход шүү. Гинго. Одоо гинго болохгүй. Тэгэхээр чи надаас ил оноо. Гинго Pro Max хийсэн юм шүү. Одоо өөр ингэж ингэсэн маар цахаан биш гэдэг шүү. Одоо яг ихний гурав нэг л юм байна. Үлдсэн нь одоо юу болох юм бүү мэдээ. Илүү ч байж магадгүй. Тийшээ очихгүй юу л дээ шүү дээ одоо. Чи яг сайн жоохон гэж дээ. Тэгвэл яг л очлоо шүү. Мэдээ цаавчаан төөнөөс хүчтэй байгаа шүү. Жоохон хүчтэй. Дайсан тоо чулуу нууж байгаа. Чудаас. Миний хайраа хоёрсон. Бид ч чулуугаар байдаг юм шүү дээ. Чупа. Яа, яг л Ер нь гэхдээ жигт л гайгүй байна те. тийм бэ. Тооч их сайтай. За. Одоо өгтөлтэй. Чупа. Яа. Яг тийч очоод хитдэх юм нь бол шиг хитдэх байна болоо үлдлээ гэдэг шиг. Хамтран ажиллагч Swarovski брендийн албан ёсны төлөөлөгч Наран их дэлгүүр. Лавра. Яана. Би ч тийшээ хүрэхгүй байлаа шүү дээ миний бүрээ. За сумын мэрэгэн бай. За. Мөсөн мэрэгэн байг. Мөсөн сумын мэрэгэн байг. Мөсөн сумын. Яана шидцээ. Чи юугаа айгу буруу яах. Чи жоохон эмхтэлэг яваа. Тийм байна те. Чи сая юугаа айгу буруу ингэ Аха. яг шулуугаа ингэ хүчтэй ингэ. За окей. Боолын мэдгээ. За сумын мэрэгэн байгээ. Хүчтэй. Хүчтэй. За. Оо салаад. Яана. Сүрэнэ чиний ярьсан шиг юм болж байгаа юм шүү. Бараг. Таны сургалтаа дахиад явуул та. Лавра маныг оноотой олсон шүү. За. Ямар юу юм бэ? За ер нь нэг л яваад байна одоо. Гоод аяга гоё. Хинийг Тийм байна тий. Хамтран ажиллагч Ноён пицца. За 100-аад хорлож манай хулаа. За. Оо болоо бооч тий. Хүлээгээл. Алин нэг ин гол одлоо. Сумын мэрэгэн байг. Оо, гарнаас мөртөрчлээ. За сайн байна. Гарнаас мөртөрчлээ. Яг хүчтэй. Айгуу сууд лээгүй. Хүчтэй. Гарнаас мөртөрчлээ. Оо, чаа. Яг наашаа Юу явж ирсэн. Бид хоёрыг л амнаа. Аа, сайн. Хоёрыг л онцсон байна. Хитрхи хүчтэй байна миний өшөө. Хитрхи хүчтэй. Ари. Би одоо хүчтэй яана. Я гав хүчээрээ шийдээ. Сав гараа сайхан савчих хэрэгтэй юм байна. Яг болчих. Чи яг ингэж яа. Яй. За хам хүчээр шидмээ. За. Болгоомжтой. Яг онох. Нөөцний ерөөсө портноос юм биш үү? Билардаар. Яг сайн шиг байна. Ондох юм уу та ядраад байна гэж. Яа. За. Биш гол. Би шамагч дайггүй байхаа багч бодоод байна. Би дайдаг. Цаадах чи аман дээрээ болохоос хамгийн симлтэй штэ гэж. Сүлдээ штэ өөр хамаг хүчээр шидэд байгаа байхгүй. За бити баярлалаа болоо. Өөрийгөө өрөөгөө. Яг баяа шүү. Шахтаа шүү. Хамтран ажиллагч Эги Cosmetics.
А гэхдээ ивэрээ болвол тэгэл авна шүү дээ. Тий, ивэл юм биш тэгш олно. За туусаж шүлстэй дээ. Яна. Өдөш яваа. Энэ гоё чулуу. Чулуу гэнэ. Чулуу гинэ. Тууц явуулъя найдвараа. Чи яг голын сондрооч тээ. чадна. Санахгүй. Яг тэр юм. Яг тэр юм. Яг очихсан шүү нэрээ. Энийг л гоё явуулах чинь. Очлоо. Анаа авсан гэсэн үү? Анаа авсан тий. Нэг хүн хоёр сумаар он хоолно. За амжилт та. Ивэнтгэгч хүн сервис. Чи одоо тэгсэн шүү дээ сүгэ. Бити өнгөрөө. Тэгээ бахаач. Сүгэ. Согн мэдэн байж эцэн буусаагүй. Яаж юм бэ? Жохоо ойрхон тавьж болоог юм наа. Юу ч харагдахгүй нэг цэг л харагдаад тий. Хүй. Яг ингэж таа. Шал тэнэг санагчлаа. Би юу нэгэл өнгөрөөлөхөөр тэгээ бах болчихсон шүү дээ. За тэгэр оноор. За манай сараач буухан ир хүнээс сайн ир хүндээ. Яасан хүндээ гинү? Юу гинэ? Сайн ир хүнээс дээртэй. Ир хүнээс сайн ир хүндээ гинэ. Тэмээ сайн ир хүн. За би нэг сайн ир хүн болж. Оо яаж байгаа юм бэ? Би яаж хийдэг байгааг ерөөсөй ойлгохгүй. Энэ хальтраад байна амир юу? Техник бэгдэгт байгаа юм шиг байна те. Бас ад таарад байна уу? Хүүе! Яаж байгаа бэ? Гарнаа талтарчлаа ингээд. За надад найдалтгүй шүү. Юус найдалтгүй шүү гэж бодохгүй бол халтарч. Oh my god! Чи өөрөө иргүй юм шүү. Би иргүй байсан. Яа гоё иргүй байсан байна. Oh my gosh. Би яа гоё юм бэ? За би та нарт хайртай шүү. За. Оо. За юу ч яриад энтэй. За болно. Хоёр нь болно да. Яа, хоёр л үлч юм шүү. Шээшээ зогсож байна. За, ааснаа шээшээ зогсох юм уу? Яа. За, сүйдээ. Last big one. Таньд ч мөсөө хагч авах хоёр. Жоо хүчтэй шүү. Оо, за. Яа, бохом нэрээс өөртөө үдгээр итгэхгүй яа. Сарнай, Лаура, Ари, Сүүги, Нандаа нар маань ямар ч байсан нэг онлоо. Хайныгаа хаглаад Ари маань байгаа ч авлаа да.
Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс. Шавхагддаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Эвентгэгч хүн сервис. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа шинэ амт, шинэ төрөл, шинэ савлгаатайгаар иргэн ирлээ. Цагаалагын утас 70 8888 1910 Эхний даалгавар маань үсэндээ шагаа орох байсан. За, хотод маань өвчлөлтэй байсан байх гэж бодож байна. За, хоёр дахь даалгавар маань юу байгаа вэ гэхээр хотод маань Монгол хоолой хийнэ. За, тэр нь юу вэ гэхээр хорхог болон жимбиг хийх болно гэрээрээ. Гэрээрээ. За, тэгээд надад хоёр карт байна. За, би энийг хойлъё. За, нэг нь хорхог хийн. Хоёр дугаарыг суулсан нь жимбиг хийн. За, сонгох суулаад авчих та. За үзэгчдтэй дугаараа харуулчих. 2 Жимби хорхог. За өөрөөнийх маань л мэддэг байгаасаа. За нийлээл тэгээд бодож байгаа бол тэгээд за нэг ийм хүн байдаг даа гэж хутган та тий. За ингээд хоёр гэртээ амжилт хүсье өгтөдөө. За гоёмтой хоол идэхийг хүсэж байгаа шүү би тий. За би тэгээд дундуур нь ороо явъя. Тэрэ мэдхгүй зүйл гарах юм бол асуулаа. За тийм дөө. За амжилт. Би ч гоё хоол идэхийг хүлээгээс өгч тий. Эвентгэгч хүн сервис. Чи хэрччихлээ лээ юм. За. Манайхаа яасан? Юу процессны болж байна? Чулуу нэсэ. Чулуу цуухан дотор халж байна. Ер нь баг хутгаал хийгээл болдог хоол шүү дээ, тий. Амархан тий. Амтын саруул. Ноо яг үнэ. Ямар амтлагч харамтлаа? За манай охтод яасан гэсэн чинь сая шагаа харуулж ирэхдээ голоос бахан чулууд үжирсэн. Наа сонгож ямар цариулыг сонгоно бэ те. Чулуу хэдэн минут дотор халдаг вэ? Тэгээ. Амар иргүй яа. Үгүй махаа жоо угаах уу? Жоо яах угаах чи. Жоо байхгүй үстэй ах юм. Тийх үү. Манайсаа энийг оршиж бас тийм байсан. Өдөр амар өстэй. Ер нь хот усан болохоцсон юм шүү. Саяны хэдүүлээ жимбийн таарсан зүгээр юм шүү. Тэгээг бол тэгээд чулуу халаагаад Харин тий. арай амар нь таарчих шиг боллоо тий. Хохогч ер нь эрхлэг хүн л байж. Би бол тэгэж байна. Тэгтээ хозмон болгон хохоо гэдэг болохоор жимби идмэр санагдав шээ. Энэ сте яа. Би ч бүгднийг нь шээ. Тэр их томсоо хол баясал махчээ. Бүгднийг нь ялчихгүй юм. Угаасаа жоохон биш шүү дээ. Бүх ногоогоо ялчихгүй юу тий. Тоо юу байцаа байхгүй юм чи. Таяр жимби идэж үзснөө саагур нэрээ. Би хөдөө найз хүүхэд баг хийдэг. Би хөдөө ажиллаар явж байгаа орж нөө хоол идэх айлын жимби хийж өгөөд
Тэц юу амар гоё юм. Би нэрээ өмнө говьч нэг удаа идчихсэн байна. Гоё л амттай юм. Айгуу хурдан хийгээд өгсөн. Би арах хангаад идчихсэн юм байна. Тэгээд бас идчихсэн юм. Хавар нэг гоё эзэн яваа. За юу гэж хаа. Хаа гэж. За хийх шүү дээ. Бистан амар хариуцлагатайгаар стратегний хайрцаг авчир тавилаа. За одоо амар гоё малтаад байна. Би харах гээд бүтэж яах вэ? За. Галаа жоохон. За. Юу, фото байгаа бол Махад. фото байгаа мэдээ махад. Аха. Оо. За. Чодон дээр. Наас зоо фичхийн харахгүй. За байж байгаа юм угаас. Я песенче. За гарч авчаа. За. Чулуун дээр л бахаа тавиад орой. За, өсөж. Ногооноо. Ногоогоо ихо. Ногоогоо ихо. Аруна. 너무 가야 되셔. Чулууш бас. 아. Одоо гусан баха тий. Царайсаг юм аа. Тэгэрэй. Би одоо иймэрхүү нэг хамаа хийчихсэн. Болохгүй. Нэг дэлбэгээр явах гоо. Тэнгтэй жижигхэн байцаглаа. Наад усан хаана байна? Даасаа жоо хайх болоо даасч юм шиг. Аари минь арай л их давс хийчүү дээ. Шорууг болчих үү дээ. Гайгүй байгаа. Үш ус жоохон нэмэхсэн үү? Айгу. За, нохооч дагахаар нүд татаа боллоо гэдэг. Усаараа баг шүү өгшөө. Угаацыг гаргаж асгая. Цайлын гал тоогоор юм. Гүй наач арай баг байна. Баг байна. Хийч. Аа. За одоо тэгнэ таяач. Хандээ мэддэг байхгүй хаална юм. Би гурилаа ячи те бэлдээ тавьчих те. Тэгшгүй бид тийм бэлэн гурилсан. Харин би ч та Гурил зугаараад бэлдээ гэсэн чи. халбаа надаар ч байгаа. Аяган дээр чи цацтай юм уу 100 болгох хаа гэдэг. Би 100 бол хийсэн. 100 болохоор угаасаа хүн болгон хоргыг идэг штэ. Тэгээд надад ч байсан юм уу? Хамгийн баясаа. Хамгийн одоо хэрэгтэй юм аа. Үгүй ээ. Аа заа.
За ногоогоо Сагна жоохон том ирчихгүй заа баясаа. Алдарт говийн жимбийг идэж явсан хүмүүс одоо өөрсдөө хийж таарх нь дээ. Баясаа маань гэртээ ахлах тогооч нь болоод бусд нь туслахаар бэлтгэж эхэллээ. Одоо шүлээ хийчихв. За минийс хурж мод хийгээд. Йоо ямар гоё үнэрчж байна. Өөр даврын авч хийж байхгүй тий. Байхгүй. Даврын авч байхгүй. Даврын авч биш юм уу? Гонд яах юм бэ? Гонд яах юм хөө? Гондор яах юм бэ? Зүгээр гоё давс персэрэл гоё юм тий. Том тий. Том гахмаа зондор. Аавынхаа ширийг хатааж айраа маань цуутай хорхог хийнэ л гин шүү. Хорхогны ахлах тогооч айрыгийн завраар энэ гэрээхэн анх удаа хорхог хийж үзэхэнтэй. Жимбиний бичлэг бол би 5 удаа хийжсэн. Хэрэг өгсөн бол яг дарааллыг харсан бол бас 5 удаа хийж үзээгүй шүү дээ. би үзсэн л ах гэдэг юм аа. За жимбиг яаж хийдэн? За чи ер нь чиний бодлоо. Маха хуурал яах юм бол тэгэл уснандаа жимбил. Би ихтэй амьдралдаа үзээгүй дээ. Идчихэл үзсэн. Тэгэхгүй газар өөр хийх юм шүү. Би өмнө говьд очиж хийлгэж идэж байхад доор нь байцаа тавиадсан. Тэр газраас шалтгаалтай юм болоо. Цаад маха хуурчтай ерөөс амтлагч хийсэн үү те? Хийсэн. Давс перс тавьсан уу? Та нар тэгээд усаа шүү сонгоно гэж байгаа юм уу? Сонгоно хуурдах юм уу? Би нэраа ягаад сонгоо яа хураагүй юм? Сонгоо хуурдаж амтан гаргаж авдах юм уу? Тэгжээж ядаж давс байгаа бол хараа ингэдэж чинь давс перс хоёр болно. Гэхдээ сонгон гэдэг чинь амтлагч байхгүй бас нэг зүйл. Тэгэхээр хоолоо ихтэй дандаа сонгоноор хуурдаг. Тийм тэгсэн чинь сонгон тэн дотор мах буцалж байна те. За би нөгөө айл руу очиж үзнэ. Явлаа шүү та. Тусд нь уурч хууч шиг. Сонгоно хаалт уурах хэрэгтэй байж тий. За би бол өөрийнхөө гэрийнхаа юугаар хийсэн шүү. Наад чи тэгээ буцалгацсан цагааг нь орчин. Ааха. Би тэг хүний арга өөр байгаа. Наач юу мод орсон. Модоор авсан. Одоо гурлаач юм шүү. Одоо баг гурлаа хийгээд яг та. Тий. Энэ бэлэн гурлалтай амар юм а тий. Харин энэ жоохон наалт. шүлэн тастай чи гайгүй. Гайгүй хөө. Тэгээ гурлаа тассан. Энэ жоохон ишлэх үү. За минутаа харчих тий. 9:15. Хамтран ажиллагч Хамбогд Кашмир. Хамбан ирээн даалуу, хар мөрөнгийн жанжин, энэ наадмын эзэн ирээн алаг даалуу гэж. Энэ гэрээхэн маань ч харин даалуу тавиад суунуудаа. Улаан жаа энд дээ штэ. За энэ улаан 9, энэ цагаан 9. За тэгээд мөрийн 8, цагаан. Дөнгөн чавганц 8. Одоо би амар сонин нэршилтэй шүү. Чүүчгээ гэвэл чүү 5. Наачгаа гэвэл нохоо 6. За санаад одоо. Би юу гэж дуудах вэ? Юу ч хамаагүй шүү. Чүү 5 байна, шанал 7, дөнгөн 8. За.
шагналаа. Чи хэлчих яахгүй. Би дараа гэж үг. Би аавна. Матруу шихгүй шүү. За. Юу гэж хэлж байгаа Юу ч хэлж Юу гэж хэлж авах юм? Мэдхгүй эд нүр амар шоолж байна тий. Би ч мэдгүй байгаа мартчих. Жохон багтаа. За. Баруун гэрийнхэн маань хорхогоо хүлээх зураа шагаагаар морь уралдуулж ёндоогоо үзэхээр боллоо. Морь буулгахдаа нандаг бардаг хүн гэж ховортвол төрүүлсэн нь аяг угаах ээлжнээс чөлөөлөгдөн гэв үү? Тэмээ. Оо тий. Яана ёо тийм. Оо за бай. Би юу дандаа дөрөв бэхээр алдаг л та. Одоо худлаа дөрөв бэхээр алдаг. Тэмээ андуураад идэм аа. Хоёр. Оо ёо. Nice. Дөрөв бод юм болоо ч буудаг л тоо. Яа бас хурдан. Яг тэр буудлагыг хийгээд хадлаа. Наа нэг дөрөв мөр буудчихсан. За. Нэг мөрч. Орон бараг зүгээр. энэ. Хөөч гэхгүй яа. Энэ өгөрөө. Дахиад хөөч гэж хэлцээ. За яндарсан бай. Алло. Cheers, hello. Cheers, hello. Татар нөрөө хөөч cheers. Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс. Шавхурддаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Эвентгэгч хүн сервис. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа шинэ амт, шинэ төрөл, шинэ савлгаатайгаар иргэн ирлээ. Цагаалагын утас 70 8888 1950. Йоо. За аргагүй л өнгө шал өөр харагдаж шүү нэрээ. Гоё. Жохон гэдэг юм хайртай болох бүх амттай байдаг шүү дээ. Тэскүн. За энэ. За ярихгүй. Хутга байна уу?
жимбиг нутагтал өөр орцтой хийдгээ гэлцдэг. Гэхдээ ерөнхий хийх дараал нь тогоонд тосоо сайтар халаагаад маха шаргал болтол нь хуураад араас нь сонгон ногоонуудаа хийж хуураад багахан ус хийж ногоогоо болох төхөөд ирэхээр нь дээр нь гурилаа бүтээж тавьдгийн гинлээ. Яг нутгаар өөр л. Тийм үү газар өөр. Жимби юу? Жимби гэдэг хоол гэдэг бол өдөр судлаад үзсэн юу? Хаач байдаг чи ингээд бүх интернетээр ороод нутгийн хоол мантуу байдаг. Яг яаж хийх ёстой байсан? Гэхдээ өөрсдөө л хийж чаддаг гэж хийж байгаа шүү дээ энэ бол. Тэгээ сони масан гэж энэ дээр хараа ямар хоол байна гэдгийг би яагаад асууж байгаа. Энэ жимби бол жимби гэдгийг хэлэх хэрэгтэй байхгүй. Жимби шиг хоол хийж байгаа би жимби гэж. Тэгээ шүллийн ширхий хөлийг бичиж байгаа юм. Шүлэндээ дүрж иддэг гэж эднийх шүлэндээ дүрж иддэг гэсэн байхгүй юу? Шүлэндээ дүрж иддэг. Би нутаг точиж жимби үзчихсэн. Гэтэ би хаанхаа аль нэгтгэх гэж хэлдэг бол. За би зүгээр л өөрийнхөө мэддэг жимбиг л хэллээ шүү. Ер нь бол за явахтаа. Яагаад тэгэхээр жимби чинь өөрөө эхлээд махнуудаа эхлээд хуурна заяа. Амар хурд өгөхгүй. Тэгээд хуурсан. Бид нар чи харсан. Аюугаа хиншүү гараад яг эхлээд зүг гэсэн байхгүй. Тэгж ангууд хамгийн таныг ганц алдсан юм чи юу вэ гэхээр усаа хитрхих гэсэн. Одоо наад чи ингээд бусдаа тахаар доторх нөгөө нэг юу гэдүүлээ төмс лов чинь бицраад Уулын болцоод тэгэл авчих. Тэгээ шүлийг заавал бүгд ширгээхгүй шүү дээ. за тэгвэл хамаагүй шүү дээ. Тэгвэл тэгэл авчих. Өөртөө хийж байгаа хоол чинь өөртөө хоолыг яаж зохиож хийж болдог вэ? Ер нь бол зөв. Шүлээ асчгүй. Гэтэ идчихээ танд яаж? За тэгвэл би нэг юм асууя. Тэгвэл ямар жимби идчихсэн? Шүлтэй жимби идчихсэн уу? Хуурай жимби идчихсэн үү? Би анхангаад бол жоохон хуурай идчихсэн. Тэгээ давстай юм дүрж идчихсэн. Шүлтэй хийжсэн жимби бол ерөөсөн харж байгаагүй. Тэгтээ амтлахой бол хамаагүй шүү дээ. Хамтран ажиллагч Swarovski брендийн албан ёсны төлөөлөгч Наран их дэлгүүр. Нэлээ халуун ч. Чалууч юм уу гэсэн барьчаа. Нэг аваа. За. Хараа. Гой харагч байна тийм. Амар гоё харагдаж байна. Янз юм сан. Ямар гоё юм бэ? Яаж яа бүр ятти төлөвлөдөг юм аа. Нүгсээ бэ гэж. Зүрх сэтгэлээр битгий тоглоод байгаа шүү дээ. Нааш асууж юм байна. Цандашин доо гэж юм. Оо. Яа, уурнастай амир юм. Ингэчихгүй байгаа. Мөдөө шүлгүү болцсон ба штэ. Тийм биш үү? Ингээд шүлг болчтой. Тий. Сэрэдэл авчил л доо. Яг жоохон тийм. Энэ дээр махан дагтахгүй юм байна. Гурил юугаа наадхан дээр чинь тавьчих. Ногоогоо. Махаа тэгээд таан тавих уу? Гэхдээ ингээл тустай барьж идэнээс угаасаа гурилтайгаа. Харин Тэгэхээр ингэч юу? Махан угаасаа багтахгүй юм чинь. өө тэмд төмс явуулж штэ. Шүлгийн ширгсэн чи магаа гарч ирж. Багстайгаа ярьж. Баясаа наашилта. Баясаа. Баясалмаа. Оо зөндөө хүмүүс гарч ирж байна. Яна. Гайгүй юу? Гайгүй юм шиг байна. Би бүр өөрийнхөө биеийн дэш хувцсантаа санаад байна. Шууд хувцруугаа хоёулаа чиний гарын санаа зоодох чинь. хувцас гайгүй би яах вэ? Баа тийм ээ. Тэр нэр сая өсрөнгүүд нь шууд хувцруугаа харж штэ. Энэ жимби хийх сурчих боллоо шүү. Гэртээ иднэ. Манай хүн чинь амар махсаг болохоор. Танаа хүн чинь жаргах юм шүү. Чи бүгдийг хийдэг болоо махсаг. Усаал ихтүүлсэн болохоос давс хужир нь яг сайхан таарчээ. Манай хөтлөгч ингэж хийдэг жимби үдсэнгүү гэдэг сэтгэл хөдлөөч нуулгүй маазарсан нь баясааг маань жаахан тавгүй төлөвүүдээ. Ямар тач манай баясаа жимби хийгээд л орхилоо. Энэ миний бүгдийг хусаж идвэл. Гоё харагдчих. Энэ гэхдээ одоо тэгээд дүрчих юм байхгүй уухал юм байна тий. Юу жоохгүй шүү. Дүүл балах яла манай энэ арай хурцлаа чи ийм их байсан ус ийм жоохон болсон юм чинь. Тэгвэл балхандаа хийх юм бол. Одоо
1 2 3 гэл одоо. Наад энэ гурилгоо яригадаад ах юм. Чи одоо 1 2 3 Ингээд энэ хуулж sorry тэгсэн юм уу? Өсөд наа чи юу 1 2 3. Агаа юм гэдэг шиг. Хаачхоо Гиш гинэ. Тэгтээ махчин жиддгүү. Сүүгээ. би юу гүст Махчин жиддгүү юм. гүст гэрхнараа бол өөртөө болоо Ингээ мах чачаа дуудъя заа юу. Энэ жимбигийн хийж та нарыг дуудъя. Мөстө яа жимбиг нэр өгсөн бол тийм. жимгэр үт юм болоо Харин тийм. хэсэг болоо Түнэстэй арай л гоё угааж. Үнэхээр хийж чаддаг юм байна гэдгээ батлаа. Баяр хүргэе. Хамгийн дөрөнд баяр хүргэе заа юу. За нэг жижиг сажиг алдаа байлгүй л яхаа мэдээч хэрэг. Гэхдээ ер нь л яхаа хорхог хийх процесс нь зөв байна. Окей. Зөв. Тэгээд хугацаанд зөв. Тэгээд хийж байгаа дараалал нь тэгээд гаргаж байгаа ингээд мэдэрч байгаа нь бүр яг зөв байна. Тэгээд мөнгө үзэмжин ч гэсэн төгс. Ганц алдаа юу байгаа бэ гэхээр хийгээд чулуугаа хийгээд махаа хэлээ баг зэрэг давссан. Дахиад дэвсээ чулуу хийгээд баг зэрэг давссан. За ингэж маягаар яваад. тэгвэл доод шинх нь илүү давсна дээдсэн жоохон давслах болсон. Шин бүгднгийн хоолойгоо нөгөө шингэцэн нөгөө давсных нь хүртэл нэг адилхан байж байгаа байхгүй. Тэгэхгүй хамгийн Гал ус нь яг таарч махны өнгө үзэмж сайхан харагдаж байна шүү. Гэхдээ давсаа тарааж хийлгүү баг зэрэг шарууг болсон гэж шүү октоо. Махаа нэмэх болгондоо л давсаа баг багаар хийвэл сайхан таардаг гэж хөтлөгч маань зөвлөд амжлаа. би ер нь 90 оноо өгнө. Ингээд байна. Яагаад тэгэхээр төгс авсан энэ. Тэгээд махны жоохон давсчуд хэцүү. Гэхдээ энэ бол бүхэл мах байдаг учраас махны давс их бах зүгээр нэгдэр шүү дээ. За тэгээд миний харж байсан амсж байсан ер нь бол маш гоё амттай орхнууд энийг байлаа. Хөөс мөрний ямар гоё амттайсан. Чи энэ аяахгүй маяхгүй. Яах юм. Би зөвхөн амсаад авчи. Өсөд ингэж юм биш идэхгүй юм. Гоё иддэг дээ. За 3 сая бацдаг. Бөөсөө моцтой. Ngo махцах бол амар гоё зөөлх юмсан биш үү? Маш гоё зөөлх юмсан. Ялтгам. Нөөсөн ч гэсэн гоё амтаасан. Гойл бүр гоё амтаасан. Тэрэл ногоос юм хийсэн те. Үнээр гоё. Ер нь Яа sorry. зүгээр Эдээ суугаад байна уу? зүгээр ер нь бол яг миний дүгнэлж байгаа бол амт бол үнэхээр яаж аргагүй Гахгүй байсан байна. Гям цэцний давсан. Баясаа. Давс мас бол гайхалтай таарсан байна. Гоё гоё. Гоёсэн байна. Гэтэ ер нь бол ингээд өнгө нь бол ингээд одоо ингээд гаргаад ирээ харахад бол ингээд тэстэ харж байгаа байхгүй. Гэтэ ер нь ингээд хуурцсан. Ер нь бол ингээд тасанд нь одоо ингээд бодож гоё юм. Тэ болоо. Энэ бол бас яг томгид харсан. Зөөл махцахтай. Гэтэ махан гоё зүйл юм. Амар зүйл. Тэгээ тасраад байгаа л дээ. Утганы хэрэггүй зулааж авъя чи юу? Юу яж байгаа. Яа болдгоо юм уу? Махаа чи ер нь зулгаад Гэхдээ тоглож чинь гэхдээ энэ зүгээр унаад байна шүү дээ. Сасан хугацаанд ингээд галын зүг тарчих юм бол ингээд махгүй зүрх өгөх байхгүй юу? Галын би галуулсан. Ярахгүй чи ямар унтаа галсан бэ? Ингээд та бүхэндээ баярыг хүргэе. Мундаг байлаа. Басаа баяр хүргэе. Атнат нэг ганцхан хүн шүү дээ одоо. За тэгээд манайхаа сайхан хооллоорой. За Тэгээд баярлалаа. удахгүй шүүл гарна. Тэгэхээр бүгдээ нэгцгээе. За. Удахгүй зүй сайхан хооллоорой. Хажуудлаастаа давсан. Нэгийн бүтэн давс бүгдээ нэгрэж өгөөрэй. Давстаа. Тийм үү. Ингээд давстаа. Одоо шөдөгдөд амсаад өгсөн шүү дээ. Яа хамбэ би энэ ам цавхгүй. Чөөсөө тэгээд аваа. Тэгтэл жоохон давсан нэгцээ. Гэтэ болцсон байгаа даахгүй. Ногоон давсгүй. Нөгөө жоохон давс процесс буруучгүй. Тэгтээ мөнгө тасархаалцсан. Хамтран ажиллагч Ноён пицца. Яг л аавын хийдгийн дагуу хийсэн. Тэгээд үнэхээр амттай сайхан болсон. Хүмүүст одоо амсуулаад амтан таалагдсанд би бас маш их баярлж байна. Тэгээд маа хаширыг хатаалаа. За тэгээд өнөөдрийн хорхог хийлтийн хувьд бол ястчгүй баруун гарын тоогооч холон бас учраас холон дагуур оноогоо өгье. Зүүн гарын тоогоочтой эндээ 2 оноо өгье. Тэгээд туслах тоогоочтой бэлтгэгчтэй
лаврада нэг оног үгүй. Бас үзэгчээс та бүхэн ч гэсэн яг оролцоонд хэр байсныг бас мэдчихэж байгаа. Энэ удаагийн дугаар дээр бол би яг үнийг хэлэх хорхоод үнд бол 3-аач хүрээгүй. Яагаад гэхээр тэг шаардлагагүй байсан. Нэгдүгээр амар тийм хүнд хоол биш. Хоёрдугаарт ариун бэлэг маань өөрөө бие ахлаа тиймээр байна. Энэ удаагийн даалгаврыг би бас ингэ удирдаад явъя гэсэн болохоор окей гэж би тэгсэн. Би хажуудлын туслах 2 хүн байхад би тэрний орон зүгээр нөгөө аягтай байх ч юм уу те гэр орны дотоод асуудлыг хийнэ л тэгээ явж ирсэн. Тийм ер нь бол туршлага байгаа. Яг нөгөө ядч ахлаад хийсэн хүнд өнөөдөр 3 оноо стап байх. Тэгээ дээрэс нь хараа босон шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бас яасан учраас 3 оногоо уус арай төгсдөө. 2 оногийн би нандаад өгнө. Тэгээ маш сайхан сэтгэлээрээ оролцоод ингээд гоё тусалж исэн. Тэгээд ногоомоо арилгаад ингээд гэсэн. Тэгээд надтай хамт хулан маань яг аягтаа арын ажил дээр байсан учраас энэ удаа бид тэр арын ажилтаа хийчихсэн учраас хуландаа. Яг нөгөө сууглаад хорхог жимби хоёрын алийг нь хийнгээд тэгээ жимби хийвэл өөртөө бас өөр хүн сонгоч гоод юу хийвэл бод үл хорхог лөө тий хорхог хийвэл ари туршлагатай юм чинь илүү ахлаад яв гэж арыг сонгоод тэгээд хийсэн. Ерөнхийдөө бол амархан юм байна. Айгуу гоё болсон. Ари бол айгуу сайн хийсэн. 3 оногоо ариун надаа өгöd юу өнөөдөр бас гүшин дээр төрүүлсэн юм чинь бас ахлаад хорхогоо хийсэн юм чинь. Хоёр нь юу хуландаа өгөөд нэгийг лавраад өгöd. Аригийн хувьд болохоор яг гарынх нь хоол нь хорхог гэж хэлсэн. Тэгээ бид нар хоорондоо ярилцсан л да. Тэгээд хин яг гардаж хийх үгээд цаад чинь болохоор бараг 100 болвол 4-5 удаа хорхог хийжсэн гэж хэлсэн. Тэгээд ингүүд бас өнөөдрийн хорхог бол үнэхээр айгүй туршлагатай, айгүй гоё амттай болсон байсан. Тэгээд оноогоо хэлэхэд ариун бэлэгт 3 оноо. Нандад 2 оноо. Лаврат 1 оноо өгч дөө. Үгүй би тэгж тийм яриа орж ирнэ гэж бодоагүй байж байгаа. Тэгээд яриад тэгэхээр айгу гайхсан. Тэгээд ер нь би гэлтгүй манай хамт байсан нөгөө 3 маань ч гэсэн айгу гайхсан гэж. Тийм ер нь амар сонин гайхаал үлдсэн ямар ч гэсэн. Тэгээд тэрийг нэг амар муухайгаар бодохгүй нөө. Яг нөгөө нэг ууралцсан үед чинь түнтийг хэл тэр хавар яваад байгаа ч бас муухай ш. Тэгээд зүгээр жоохон өөрийгөө контролччоод ирээд Хоол ихэд санаа битэр бас нөгөө нэг айгу хамтарсан болохоор санаадаа 3 оноогоо өгчээ. Тэгээд Төцөдөө 2 оноогоо өгөөд Сүгийдээ 1 оноогоо өгчээ. Бас нөгөө ягаад 1 оноо өгсөн гэдгийг нөгөө анх удаа баг харж байгаа юу ч мэдэхгүй байсан болохоор зүгээр л тэгж өгч байгаа. Тэрнээс ч юм хийгээгүүд нь л үгүй. Тийм. Гэхдээ бас гар бие нь оролцсон байгаа шүү. За яг миний хувьд бол баясаа маань болохоор яг нөгөө нэг би бол юм жимби хийж үзээгүй шүү дээ. Би гуруулаа хийж үзээгүй. Тэгээ баясаа маань болохоор яг нөгөө гэртээ байнга жимби хийдэг гэсэн баггүй юу. Тэгээ өөрийнхөө хийдэг одоо аав ээж нь зааж өгсөн аргаар ингэж тэгж хийдэг гэд яг тэр аргаараа хийсэн. Тэгээ тэр нь одоо буруу байсан гэж хөтлөгч бол хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд ерөн эцэст яг гараад ирэхэд бол ямар ч баг тэ шүлгүү болцсон байсан. Амт нь ч амар гоё болцсон байсан. Мах нь бүр ингээд тэ яснаасаа зүгээр л ингээд мултраад гарахаар айгүй гоё болцсон байсан. Амт нь ч бүр тасархай амттай байсан. Тэгэхээр яг хүний хийдэг арга барил өөр юм болвол гэж бодсон. Тэгээд яг гоо тэгж нөгөө гинт ингэж орж ирээ бид дөрүлээ шоконд ороод юу гэж хэлэхээ мэдээ байсан л доо. Яг нэг ээжтэй загнуулж байгаа би сая яг юу буруу хийжлээ гэдэг яг нэг юм яг хэлэх үгүй болсон л доо. За 3 оноогоо л баясаатай өгнө мэдээж. Өнөөдөр угаасаа айгу мундаг байсан. Тэгээ өөрхөө айгу хамаг байдгаараа хичээгээд те ингэж яхад нь жоохон урмын хугалцсан болохоор бас өрөвдөж штий найзаагаа те. Тэгтээ угаасаа өрөвдөх шаардлагагүй мундаг амталтсан байсан. Тэгээ өөрийнхөө хийдэг арга барилаар хийгээд тэр нь айгу гоё болсон байсан болохоор би 3 оноогоо баясаатай өгч байна. За тэгээ 2-1 дээр болохоор айгу хэцүү байна. Ягаад тэгэхээр хоёулангийнх нь нөгөө нэг хийсэн нөгөө юу
одоо хийсэн ажил нь адилхан байсан болохоор тэ хоёлаа л ногоо арилгасан шүү дээ. Ногоо арилгаснаас өөр юу хийсэн бэ гэхээр мах энэ байхад надад туслаад исэн юм уу? За тэгвэл тусдаа 2 оноос яана сүгийд 1 оноо өгчөө. Надад бол манай баясаагийн одоо ингэж удирдах хийж байгаа жимби бол гоё л санагдлаа. Сая ингээд өөрсдөө идээд үзлээ. Үнэхээр гоё махан зөөлхөн амтан ч гэсэн маш гоё таарсан. Тэгээд ингээд бүх юмнууд нь айгуу гоё санагдсан. Тэгээ манай баясаада хандаж хэлэхэд өнөөдөр миний найз үнэхээр мундаг байж чадсан шүү. Дугаарын үйл явц одоо бидний хамтарч ажилласан ажиллагаан дээр би бол хамгийн өндөр оноогоо 3 оноогоо би баясаадаа өгнө. Үнэхээр мундаг байсан миний найз. Үнэхээр ингээд бүх юмыг гардаж хийсэн. Тэгэхээр амтлагааг нь хүртэл тааруулаад айгуу гоё хийсэн болохоор би хамгийн өндөр оноогоо баясаадаа өгч байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор манай сарнаа бас айгуу хөөрхөн тийм итгэвтэй ингээл жимбигээ үүсгүү бодо болж байгаа болоо давсанд тэгсэн байна. Одоо ингээд ногоон болж гин гэдэг ч юм уу ингээд байнгын ажиллагаатай байсан болохоор би 2 оноогоо баясаадаа өгч би сарнаадаа өгч байгаа. Тэгээд сүүгээ бит хоёр бол яхаа ингээл ногоод нэг юм бэлтгэгчийн ажил дээрээсэн болохоор би сүүгээдээ 1 оноогоо өгч байгаа. Өнөөдрийн хамтарсан даалгавар дээр би болохоор баясаадаа 3 оноог өгье гэж бодож байна. Тэгээд сарнаад 2 оноог өгье. Туцэд болохоор 1 оноог өгье гэж бодож байна. Хийсэн юм. Ерөнхийдөө бол яг баясаагийн гардаж хийсэн хөвчлэн амталсан бүх юм нь бол баясаагийн хийсэн юм болохоор. Ерөнхийдөө бол яг багийнхан хүн болгон өөр ингэсэн ерөнхийдөө ааштай. Тэгээд яг хэцүү ааштай ч юм уу эсвэл ямар байна гэдэг дээр бол надад бол үнэхээр хэцүү байгаагүй. Надад бол манай багийнхан амар ерөнхийдөө цуг байхад илүү таатай байсан болохоор би хин нэгний хэцүү байсан гэж бол бодохгүй байна. Минийхаар юу гэж ойлгож байна гэвэл хүн болгон угаасаа өөр газар өстөрсөн янз янзын ааштай магадгүй миний байдалч таалагдахгүй байж болно гэсэн үүднээсээ би ер нь дандаа тэгж боддог болохоор нэг их юм бодоогүй надад нэг юм бодогдоогүй ямар нэгэн хэцүү юм болсон гэдгийг зарим тал дээр яг зарим нэгэн асуудал гарсан ч гэсэн миний хувьд бол мдээгүй өнгөрцөн байх. Хамтран ажиллагч Эги Cosmetics. Энэ удаагийн дугаарын эхний даалгавар маань үсэн шагаа харуул байсан. За хоёр дахь даалгавар бол хорхог боломжийг би хэвэн хийх вэ гэдгээр өөртөө оноо өгсөн байна. Ингээд онооны дуун гарсан. Энэ дээр хар цагаан тогтоо байна. Би эхлээд цагаан тогтоог задлж үзнэ. Өнөөдрийн ялагчаар Арам Бэлэг тодорчээ. За нэгдүгээр Арам Бэлэг маань мөсөн шагаа харуултыг хамгийн сайнсан, хоёрт нь үнэхээр уйлалмар хорхог хийсэн. Тэгээд өнөөдрийн ялагчтай баяр хүргье. За бас үгүй. Мондоо байсан. Хорхогн дээр бол үнэхээр ялтгүй үнэхээр гахалтай. За мөсөн шагаа бол халтраад ац гэж. Айгаад байна гэсэн. Тэ. Яасан вэ? Ингээл бурхан мэн гэлсэн бодлоо болсон дээ. За, арим мэдээ дахиад ирүүгээ. За, мэдээч хэрэг энэ дугаар дээр ялагдагч байгаа. Тэгэхээр хамтаарай. Өнөөдрийн шийтгэл юу байх вэ гэхээр өглөө малын хороо цэвэрлэж малдаа үүс тавьж өгнө гинэ. За энэ дээр 3 хүн тэмцсэн. Хамгийн бага оног авсан учраас гуруулаа хийнэ. Оролцогч Лаура. Оролцогч Игсөрөн. За Мицима. Баяргүй. Оролцогч Игтоя. За манай 3 сууч. Хайгаад болдгоо шүү. За манай 3 маргааш ард нь гараа зогсчихгүй. Хороо цэвэрлэх нэ. За их гоё ажил шүү дээ, тий. Манай 3-т малын хашаа хороо цэвэрлэх ёор шийтгэл санагдахгүй дээ. Нэмэлтээр тугландаа өвс өгөөд л гоё байгаа юм биш үү? Дугаарууд маань өдрөө төгсөн сонирхолтой болж байгаа. Маргааш ямар сорилттой нүд тулах бол. Ингээд дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Fashion to намадаг шоуны 6 дахь дугаар модельудад маань ихээ зугаатай өнгөрлөө. Тэд ч ааш зангаа мэдэлцээд хөдөө аж ахуйн ажлын дүртэй болоод л буцхан дээ. Энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаарын сонирхолтой даалгавраар эргэн уулзцгаая. Баяртай.